Альмас Movie Guide. За юу яцхан хонгороо киногоо хүлээж байгаа хөөрхнүүдэд зориулаад тагнуултай тач сайхан залуутай сайхан кино ярьж өгье заа юу. Энэ бол манай гол дүрч олсон. Өмнөд Солонгосын супер тагнуулж хилэлцэрх их тулааны урлаг энэ төргээд бүгдд нь мэрэгччихсэн ч гэлээ. Эхнэрийнхээ хажууд зүгээр л папи загнуулаад гүгээд юм. Гүтэгээд эхнэр нь тагнуулын нууц ажилтан гэдгийг нь мэддэг бол бас тэгж загнаач уу гүйч үү гол нь хөөхттэй болох гээл уурлаад байгаа юм л чаавс. Ядж яхад ээжийнхээ 70 насны огоор оройтж ирээд эхнэрээ бүр уурлуулад алуулж байгаа юм чинь маргааш нь манай хоёр имлэг ороод чолсог хүүхэдтэй болохын тулд нөгөө юуны шинжилгээ өггээд нэг өрөөнд оруулаад сонин бичлэг үзүүлээд ээжил дарга нь видео кол хийгээд хойд Солонгосын нэг удирдагчийг өмнөд Солонгостой нэгдэх гэж байгааг мэдсэн эсрэг талын баачкинууд пуужи хөргөд дэлбэлцэн банкаг орж охиныг нь хамгаалт гэд явуулдаг байхгүй юу. Тэгээд эхнэр нь бүр уурлаад нэг нүдэрээ ч харахгүй ээлжээ солиод ажилдаа явчихдаг. Тэгсэн эсрэг талын амар царайлаг залуу чолсог онилцсан эхнэрлэн албаар ойртоод хамт хаяар эхнэр нь тэрийг нь ч мэдгүй хайсан хандыг нь түүж аваад ингээд Бангкок дахь нууц ажиллагаач эхэлж охины байгаа өрөөний усыг тасалж ороод аврах гэтэл эхнэртэйг нэг лифтэнд суучдгийн. Тэгсэн 13 давхурд хүлээж исэн эсрэг талынхан буудах гээд эхнэрээ авраал энэ хооронд эсрэг талын царайлаг залуу охиныг аваад явж байгаад Америкийн тагнуулд алдчихдгийм да. Манай чолсоо эсрэг талынхантай үзэлцэл үгсэхээ үзэл ээж ах чинь эхнэр нь танихгүй энэ хүн алчлаа энэ гэл тэр дор зүгээр сүрийг үзүүлээл ёо. Тэгснэ уцаар яриад хоёр биендээ худлаа яриад оо Ганнамд байна. Оо би Бусанд байна. Эдгээр сайхан хэрэлдэх хэлцгийн дундаар яриад явж байл. Нөгөө тачманы залуу зайрмаг барьцсан ирээд чолсог эхнэр. Байна уу? Байна уу? Хиний хайртуу? Байна уу наад утчны холдоод яриач байна уу тасарлаа? Гэл утсаа таслаад хамт явж уугаад согтод зочид буудалтай хөргүүлээд гэхдээ л та нарын бодож байгаа юм болоогүй шүү. Араас нь манай залуу бүр дагаал уур нь хүрээд тэр залуугийн зургийг авч судлуулах гэсэн биш дайн гарч магадгүй хахад ураараа янган бэ гэл даргадаа бангадуулаад маргааш нь хөөрхөө уруу царайлаад ажиллаа хийж явдал. Нөгөө хоёр далжсэн юм чинь дахиад болцоод байгаа мó хайршин. Чолсоо ихнэрээ хараад юун ажилтай мантай. Энэ байдлыг нь ашиглаад эсрэг талынхаа хор хутгаал манай нөгөө тачман сөрөг тагнуултаа 0 ороод юугаараа аль барахгүй гэдгээ ойлгоод нурсан балгас шиг сэтгэлийнхэн шарах бүр сэтэрчихгүй юу. Ээр хүн болохоор гомцондооч тэр үү. Нэмэлт хүч эрхийгч хүлээлгүй нууц байрлал ганцаараа дайрч орол үзэж тарч үсэрч наалдал охиныг авраал энэ үеэр хоолны заланд улс улсын тагнуулууд бөөн бөөнөр хөдөлгөөнд ороод буудалцсан болоод сүртэй. Тэр охин яагаад тийм чухал байгаад байгаа юм бол гэсэн цөмийн физикч юм гинэ баазар байна. Охиныг дахиад алдсан царайлаг залуу чи уурандаа өөрийнхөө хүнийг өмнөө барьж байгаа л хайр найргүй хидж байгаа юм чи нэрээ эхнэр нь тэнд амтан болцсон аврахаар очсон найзыг нь хүртэл цохиод задууд чолсоо хөөрхи эхнэр нь юм болохоор хичнээн гомдчихсэн чи аварчмаар байдаг харагдаж болохгүй байдаг. Арай гэж авраал нүрийг хаагаал шууд цуцсан. Нөхөр нь авраал яваад ахад чи энд дүнгүй хүн чи нөгөө тачмаа залууг л гэж бодвол догдлоод байдаг наасан. Тэгсэн тэр 3-т аппаратанд нь ажлынх нь эхнэрийг нь жирэмсэн байгааг харсан байгаа юм чи. Чолсоо мань мэдээд бөө баяр. Манай талынхаа энэ хооронд төрд нуугдсан байсан харахыг занх тавьж олж илрүүлээд чолсоогийн эхнэрийг эргүүлээд байсан тачмаа нөхрийг хэлээр орж гарсан өдрийг нь тооцоод үнэн төрхийг нь мэдчихэж байгаа аахгүй юу. Тэгсэн тэр нь яг үнэндээ AJ гээд компаниудыг дампууруулж хямдхан худалдаж явдаг компани ажилтан мөртлөө тэр компаниасаа дахиад урвцсан хоёр талын тагнуул байсан байгаа юм чи. Арай л амир уу. Чолсоогийн эхнэр нөгөө сайхан залууг өөрийг нь аварсан гэж бодцсон. Найр инээж хөөрөл бараг л дууралцсан байж ил тагнуулынхаа авчираад. За нөхөр минь наадах чинь чамтай албаар ойрцсан алга гэдэгч. Чи их орноос урвах шахлаач тэтэргээл баахан загнаад нүдэнд нь камертай линз чинт нь мигтэй эмэг зүйлгээд нөгөө залуутай нь уулзуулсан чинь мэдсэн юм уу яасан юм мэдгүй. Манай хүнийг бүр барьцаалаад нөгөө охиныг хамгаалж исэн чолсоо руу залгаснаа солилцоо хий. Эсвэл эхнэрийг чинь алан тална гээд хөөрхи аргагүй байдалд орсон ч бас авгаагаа аврахаар хамгаалж исэн цөмийн физикчийг барьцаалж гараад солилцоо ихэр болт. Энэ хооронд нөгөө зэвүүн багийн чинь пууж хөөрөх гээд тагнуулынхын цэрэг цагдагийнхан бүгд тэр газрын цуглаал нууцаар дайраал солилцоо хийж явахтан самраал энэ боломжийг ашиглаад эхнэрээч тэр цөмийн физикч охинооч авраал тэгсэн эхнэр нь чим хаанаас юу болоод барьцээ. Миний ард яв мав гэл тагнуулч нөхрөө хамгаалаад тэгсэн нөхрийнхөө зодтолтож буудалцж байгааг хараад жинхнээс тагнуул гэдгийг мэдээл нүд нь орой дээр гарч байгаа юм чи. Насаараа дээрлэж харцдаг байсан нөхөр нь Солонгосын номер 1 тагнуул байхаар чинь та хинч гайхалгүй яахад. Тэгсэн нөгөө талын тачман тагнуул флаш гранит чидэл эхнэр физикч хоёрыг хоёуланг нь аваад нисдэг тэргэнд суудсан. Манай ч олсон үсрээл
зуурал хамт нисэл энэ хооронд нөгөө тачман залуу пууж хөөргөд физикч хүүхэн анхаар дигэн сарниулж бууг нь булааж авсан ч гэсэн эцсийн эцэд эмэгтэй хүн шүү дээ өөрхий дийлдэл яг буудуултгийн даваан дээр чулсан орж ирэл зодтолтол чулсан үртэл яг ялагдаад байж исэн хойноос нь ихнэр нь бутсан. За ер нь тэгэл амар сайхандаа жаргах тийш хандж байгаа. Жил өнгөрсөн юм уу да баг хүүхдэн төрөөд хөөхөө охинтой болоод байж идэл тагнуулынх нь нэрэл ихнэрт нь нууц даалгавраг бол кино дуустг юм да. А нэр марцнаас Look TV-гийн Аз кино багцыг 4900 төгрөгөөр идэвхжүүлээл энэ киног болон Hollywood багц, Монгол багц дээр нь бүр TV сувгийн хамт бүгдийг нь өнгө үзэж болох нэ штэ. За тэгээд эх 7 хоног чинь киногаар уулзтлаа. Түр бай.